Энэ бичлэгээрээ бид өөрийн OPPO токеныг хэрхэн төлөрсөн бус MetaMask-ийн хитвчэнд байршуулах, хэрхэн Ethereum-ийн сүлжээнээс BNB Smart Chain болон Polygon сүлжээ рүү bridge ашиглан хөрвүүлэх талаар зааварчилгаа хүргэх болно. Танд амар байлгах үүднээс бичлэгийн агуулгыг цагийн дараалалаар description хэсэгт оруулсан байгаа. Хэрэв та өөрийн OPPO токеныг Монгол крипто биржүүд болох Trade CGM, Complex CGM дээр арилж авах, эсвэл Trade CGM дээрх сейвинг үйлчилгээ буюу хадгаламжинд хийх гэж байгаа бол MetaMask болон Bridge ашиглах шаардлагагүйг сануулъя. Энэхүү заавар бичлэг нь тодорхой хэмжээний криптовалютын мэдлэгтэй хэрэглэгчдэд зориулагдсан ба OPPO-д ч бай аль ч токеныг Bridge ашиглан хөрвүүлэх нь ажиллагаа ихтэй байдаг тул та заавал BNB Smart Chain болон Polygon сүлжээнд хөрвүүлэх шаардлагатай тохиолдолд Bridge ашиглан хөрвүүлнэ. Ингээд уг зааврыг эхлүүлцгээе. Хэрхэн MetaMask ашиглах вэ? MetaMask-ийг IO хаягаар орж Download Now товч дээр даран өөрийн веб браузер дээрээ MetaMask-ийг суулгана. Таны харж байгаагаар Chrome, Firefox, Brave, Edge гэсэн 4 веб браузерын сонголтууд гарч ирэх болно. Аюулгүй байдлыг хангах зорилгоор байнга ашигладаг веб браузер дээрээ MetaMask-ийг суулгахгүй байхыг зөвлөж байна. Энэ удаад бид Brave браузер дээр заавар бичлэгээ бэлтлээ. Веб браузерда MetaMask-ийг суулгасны дараа автоматар таныг Welcome to MetaMask гэсэн нөр хуудас өгтөнө. Үүний дараа танд хуучин хитвчийг сэргэх болон шинээр хитвч үүсгэх гэсэн хоёр сонголт гарч ирэх болно. Энэхүү бичлэгээрээ бид шинэ хитвч хэрхэн үүсгэхийг харуулах болно. Та өөрийн шинэ пассвортыг оруулсны дараа MetaMask-аас Secret Recovery Phrase буюу дахин давтагдашгүй 12 ширхэг нууцугийг танд өгөх болно. Эдгээр 12 ширхэг нууцуг нь зөвхөн танд зориулагдсан учраас аюулгүй газар хадгалахыг танд зөвлөж байна. Үүний дараагаар та 12 ширхэг нууц үгээ дарааллын дагуу бичиж confirm товчийг дарснаар MetaMask-ийн хитвчийг амжилттай суулгалаа гэсэн үг юм а. MetaMask дээрх таны хитвч нь автоматар Ethereum сүлжээн дээр нэгддэг байгаа. Одоо энэ хитвчэндээ хэрхэн OPPO токеныг нэмэх талаар зааварчилгаа өгье. Үүний тулд та CoinMarketCap.com руу орж OPPO токены contract хэсгээс Ethereum сүлжээний address-ыг копи хийн. Дараагаар MetaMask-ийн хитвч рүүгээ ороод Import Tokens, дараа нь Custom Tokens руу орж CoinMarketCap-аас авсан address кодыг хуулж оруулна. Ингэснээр таны хитвчэнд хэдэн OPPO токен байгаа нь харагдах болно. Өөрийн OPPO токеныг төвлөрсөн биржээс MetaMask хитвч рүүгээ татан байршуулахын тулд та одоо ашиглаж байгаа биржийн хитвч хэсэг рүү орж OPPO токены зарлагдахдаа ERC20 сүлжээг сонгон MetaMask хитвчийнхаа хаягийг бичиж өөрийн шилжүүлэх токены тоо хэмжээг оруулна. Таны хэрэгжилж буй биржээс шалтгаалж шилжүүлгийн дээд доод хэмжээ шимтгэл нь өөр байхыг анхаарна. За ингээд амжилттайгаар та төвлөрсөн биржээс төвлөрсөн бус крипто хитвчэнд өөрийн OPPO-ыг байршууллаа. Хэрхэн Bridge ашиглах вэ? Анхаарах зүйлс та Bridge ашиглахын тулд MetaMask-ийн Ethereum mainnet-дэх дансандаа gas fee буюу шимтгэл төлөхөд зориулагдсан бага хэмжээний Ethereum токеныг ERC20 сүлжээгээр дамжуулан байршуулсан байх шаардлагатайг анхаарна. Та Multi-Chain CIG ORG хаягаар орж Enter App товч дээр дарж өөрийн MetaMask хитвчийг холбоно. OPPO токеныг Ethereum сүлжээнээс BNB Smart Chain эсвэл Polygon сүлжээ рүү Bridge ашиглан хөрвүүлэх сонголтыг хийж өөрийн шилжүүлэх токены тоо ширхгийг оруулна. Шимтгэлүүдийн хувьд Acceptance шимтгэл болон Gas Fee шимтгэлүүдийг таны дансанд байгаа Ethereum токеноос зарлагдах ба Estimated Gas Fees дээрх Edit товч дээр даран шилжүүлгийн хурдыг хамгийн өндөр дээр тохируулахыг зөвлөж байна. Ингэснээр таны шилжүүлэг илүү хурдан, найдвартай болох болно. Үүнээс гадна Cross Chain буюу Bridge ашиглах хураамж болох 0.11%-ийг таны шилжүүлгийн дүнгээс OPPO токеноор зарлагдах болно. Cross-chain шилжүүлгийн хамгийн доод хэмжээ нь 783 ширхэг OPPO байх ба сүлжээ хооронд хөрвүүлэх хугацаа дунджаар 10-аас 30 минут болох болно. Хэрэв Cross-chain шилжүүлгийн хэмжээ 78 сая OPPO-таас их байвал сүлжээ хоорондын хөрвүүлэлт хамгийн удаандаа 12 цаг болохыг анхаарна. Та MetaMask дотроо BNB Smart Chain сүлжээг нэмэхийн тулд BSC Scan CIG.com хаягаар орж Add BNB Smart Chain Network товч дээр дарна. Хэрэв та Polygon сүлжээг нэмэх юм бол Polygon Scan CIG.com хаяг руу орж Add Polygon Network товч дээр дарна.
Үүний дараа та CoinMarketCap.com руу орж Obot token-ы contract хэсгийн More цэс дотроос BNB Smart Chain address-ыг copy хийж MetaMask-ийн хитвч рүүгээ ороод Import Tokens дараа нь Custom Token цэс рүү орж Obot-ийн BNB address-ыг хуулж оруулна. Ингэснээр таны MetaMask хитвчэнд BNB Smart Chain дээрх Obot token харагдах боломжтой болно. За ингээд амжилттайгаар та Ethereum сүлжээнээс BNB Smart Chain сүлжээний хитвчэнд өөрийн Obot-ыг байршууллаа.